За юун төрөнд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа хэлээд хоёр асуулт асууя. За та манай Арсланбын бүлэг болон за сая байнгын хорон дээр ер нь бол тодорхой зүйл хэлсэнгүү. Та бол сүүлийн 20 жилийн улс төрийн шийдвэр гаргах төвшөнд энэ улс төрийн хүрээнд явж байгаа. Асуудлыг бол маш сайн өглөөргаар нь харж байгаа хүн гэж би ингэж харж байна. Гэтэл та бол хуучин оюун эрдэнэ ерөнхий сайдын энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэдээ ингэж тэгж байна. Тэгэхээр энэ хуучин огцорч байгаа засгийн газрын үед 2022-оос 2023 онд Монгол улсын ядуурлын түвшин 29% буюу 3.5 сая хүнээс 915 мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэсэн ийм статистикийн тоо гарсан байгаа. За энийг бол статистикийн газраас гаргасан. За энэ 920 мянган иргэн бол сарын 420 мянган төгрөгнөөс доош орлоготой гэсэн үг. Тэгэхээр 2024 оны байдлаар энэ энэ ядуурлын түвшин ямар байна гэсэн статистикийг би бас дахиж судалж харлаа. Тэгэхээр одоогоор бол тодорхой түвшинд тодорхой тогтвортой байна гэж байна. Тэгэхээр ер нь бол энэ сүүлийн 3 жилдээ энэ ядуурлын түвшин буурсангүй тогтвортой л байгаад ах юм байна. Тэгэхээр та энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэж тэгж байна. Ер нь бол ерөнхий сайд гэдэг хүн бол улс ард түмэндээ эдийн засгийн эрхчлүүдийг авчрах ийм л үйл ажиллагаа явуулах ёстой гэж ойлгож байгаа. За ерөнхийлөгч бол оюун санааны нэгдмэл байдал, за мөн улс орныхоо тусгаар тогтнолыг хангах ийм институт за улсын хурал бол шударгаас их тогтоох гэд. Таны хувьд бол хийх ажил бол ард түмнээ бити талцуулаасаа гэж хүсэж байна. За дээрэс нь энэ Монгол улсын айл өрхийн амжиргааны түвшин дээшлүүлэх талаар ямар тодорхой зүйл хийх юм бэ? Та ажлаа авч байгаа тийнэ гэж ингэж хариуллаад байна. Гэтэл таныг бол би энэ дээр маш том мэдээлэлтэй, маш тодорхой мэдээлэлтэй хүнэ гэж ингэж харж байгаа учраас энийг би танаас асууж байна. За яг эдийн засгийн эрхчлөөний хувьд бол манай Монгол улс бол дунд зэргийн эдийн засгийн эрхчлөөтэй байна гэж олон улсын байгууллагууд гаргасан байна. Гэтэл амьдрал дээр бас яг ингээд амжиргааны түвшин бол сайжрахгүй байгааг та энэ дээр гол анхаарлаа хандуулж ажилласаа гэж хүсэж байна. Танд ямар хатуу бодлого байна вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрт нь өнгөрсөн хугацаанд манай энэ за төрийн 3 өндөрлөгч гэдэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлч гэж ярьж байна. Ард түмнийг бас их талцуулсан. За энэ талбай дээр гарч байгаа ард иргэдийн жагсаалтыг талцуулж байна. Энэ хэвлэл мэдээлэл телевизүүдээр ч гэсэн маш олон нэвтрүүлгүүдийг нэг цагаар цацаж ард түмнийг талцуулах ийм ажлыг хийсэн. Ерөнхий сайдын хувьд таны битээ ийм ажил хийгээсэй гэж ингэж хүсэж байна. Энэ За, Гомжийн Зандан шатар нэр дэвшигч хариулт өгье. За, инкт агшны асуултанд хариулъя. Тэгээ би тодорхой хэлсэн байнгын орон дээр. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, иргэн бүр төрөхийг энэ тэргүүний зорилттой болгож ажиллана. Монгол улс 2024 оны байдлаар 3,544,835 хүнтэй болсон. Энэ бол хүн амын өсөлт 1.1% өссөн. Монгол хүний дундаж наслалт 71.7 болсон. 90 оноос хойш дундаж наслалт 8.3 жилээр нэмэгдсэн. Ядуурлын индекс бол 2022 оноос хойш статистик гараагүй байгаа. Ядуурлын судалгаа 22 оны байдлаар 27.1% буюу Монгол улсын 913 мянган иргэн ядуурлын түвшнээс доош буюу хэрэглээтэй байгаа. Ядуурл буурахгүй байгаад эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад дотоод нөхцөл байдал сөргөнлөө үзүүлж байгаа. 2025 он гарсаар үнийн өсөлт буюу инфляцийн түвшин өндөр болж байна. Импортын шин чанартай инфляциуд нөлөөлж байна. Ийм учраас энэ өсөлтийг эдийн засгийн өсөлтийг тэг шудраг хүртээмжтэй байхад ялангуяа уул уургаас хэд хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүний тулд татварын реформыг хэрэгжүүлнэ. Ард иргэдтэй учирч байгаа татварын дарамтыг аль болох бага болгож, тансаг хэрэглээний болон хэд өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлж, татварын тэгш шудраг нөхцөлийг хангаж, дундаж давхаргаа дэмжих юм бодлогыг хэрэгжүүлнэ. Бүхэлдээ хэлбэл энэ зөвхөн ядуур биш, нийт хүн амынхаа хүний хөгжлийг дэмжсэн, эрүүл мэнд боловсролыг дэмжсэн, иргэдтэй өгөөчтэй эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн суур өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж төр хувийн
төрийн оролцоог хязгаарлах, ажил олгогч хувийн хвшлийг дэмжих замаар одоо энэ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Халамжаас хөдөлмөрт гэдгийг хөдөлмөр хийж байгаа бүхнийг дэмжинэ. Төв зэрлэгчээс ахуулаад хөдөлмөр хийж байгаа иргэдэд дэмжиж ажилгүйдлийн ядуурлыг бууруулах үндсэн бодлого хэрэгжих ёстой. Ийм учраас энэ ажлыг хэрэгжүүлэхэд харин одоо улсын их хурлтайгаа энэ талаар санаа зовж ажиллаж байгаа гишүүдийнхээ санал бодлыг сонсож тодорхой бодлогыг бий оруулж ирнэ гэдгийг хэлсэн.